Иранд юу болж байгаа юм бэ гэх юм бол аимшигтай юм болж байгаа. Та би харж байгаа юм бол энэ AI хийгдсэн видео биш. وقتی که میگه من فقط ایران حسین نمبر 2 بنزین شماره نفتی شرق اول تهرانه بنزین وقتی میخواد شما مردم اذیت بشید میخواد کارهای نظامی نیست بنزین برای مردم بنزین برای اینی که ماشین‌های شما ماشین‌های امدادی آمبولانس‌های شما راحت ямар амар шатсан юм бэ гэх юм бол энэ Теран хот тий тасар болцсон бороо ороод тэгээ хортой бодис гэх мэт мэдээж дэлхийн дулаар л ярьдаг хүмүүс одоо чив чимээгүй ага олон хүмүүсийн хортож байгаа хөрссний бохирдол гэх мэт шин гамшиг болж байна. За тэгээ холоос хараад үзэх юм бол ер нь бол Иран, Теран ерөөдөө тэр чигтээ сүрч байгаа. За тэгээ Америкчууд барууныхан тий хотыг бөмбөгдөж болохгүй, Украиныг бөмбөгдөж болохгүй, Оросуудыг муулж исэн гэх мэтчлээ. Тэ хамаагүй зүгээр хотын төв ард түмнийг зоож болохгүй энэ Путиний хийж байгаа бөмбөгдөл шал худлаа. Тэ яагаад гэх юм бол Америкчууд, Израильчууд одоо юу хийж байна гэх юм бол хамаагүй дэд бүтцийг мэдэрчтэй бөмбөгдөж байна. Украин, Оросын бас дэд бүтц дээр тийм барууны улс сурч инфлюенсер, контент креатор янз бүрийн ингэ шүүмж хэлж ийсэн. Энэ бол бүгдээр худлаа. Тэгээ хамгийн том асуудал нь юу юм бэ гэх юм бол яагаад Трамп ийм юм хийж байгаа юм бэ? Тэ яагаад Трамп ялсангүй, Иран бууж өгсөнгүй. За Ираны тэргүүнийг алдсан. Иран хэдэн мянган иргэдийг сөнөөцсөн. Дэд бүтцийн үгүй болгож байна. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол шинэ Иран улсын тэргүүн сонгогдсон. Энийг сонгосон бэ гэх юм бол Аятолла Хоменейгийн хүүгийн сонгосон. За энэ хүү нь ямар төрлийн хүн юм бэ гэх юм бол Хоменейгээс илүү харгас, илүү жоохон боронктой, илүү хардлайнер хүн. За. Тэг яагаад ийм юм хийж байгаа юм бэ? Яагаад тийм ээ Ираныг бөмбөгдөөд, Катарыг хохируулад, Сауди Арабын уурыг хүргээд, тийм Бахрайн улсын хаан дөнгөж сая зүхтцсан. Улсаа орхио явцсан. Яг гэх юм бол иргэдийн бослого болж байгаа. За, UAE, тийм Катар, Кувейт бүгдээрээ ерөөхдөө орлогогүй болж байгаа. Тэгээ Strait of Hormuz өнөөдөр хүртэл хаагдсан байгаа. Яагаад Америкчууд ийм юм хийж байгаа юм бэ? За, ерөөхдөө эндээс харж болно. Окей. Donald Trump 2016 оноос хойш юу хийсэн бэ гэх юм бол drill baby drill. Өрөмт газ нефтийг олбор. За 2016 оноос хойш. Окей. Тэгээд сонгуульд саяхан өнгөрсөн жил тий томилогдсноос хойш тий юу хийсэн бэ гэх юм бол өшөө их өрөмт, өшөө их олборл. Тэгээд газ нефтийн компаниудад ерөөхдөө тий хаалгуудыг нээж өгсөн. Тэгээд энэ өнгөрсөн 8-10 жилийн хугацааны үр шин нь яг юу байсан бэ гэх юм бол Америк улс нефтний хувьд заяа Орос, Сауди Араб нийлүүлснээс илүү их тий нефт олборлож байгаа. Бүтээж байгаа, экспортлж байгаа. За, шингэн газ тий LNG газн дээрээ Америк улс бас дэлхийн номер 1. Оросоос илүү том, Иранаас илүү том. За, Иран одоо алга болсон. Газ нь байхгүй, одоохондоо гарахгүй байгаа. Тий нефт нь ч гарахгүй байгаа, UAE-ийн гарахгүй байна, Канадын гарч байгаа, Сауди Арабын гарахгүй байгаа. Газ дээрээ Ираных байхгүй, Катарих байхгүй, Австралих байгаа. За, тэгээ энэ дэлхийн зах зээл дээр энэ газ нефт ерөөдөө хаашаа экспортлогдож байгаа юм бэ гэх юм бол Хятад руу. За, Дональд Трамп Ши Жинпингтэй хизээ уулзах байгаа юм бэ? Ойролцооныг сарын дараа уулзах юм байна. За, өмнө Ши Жинпингтэй уулзах байхдаа Солонгосны удаа уулзсан шүү дээ, Пусанд. Юу болсон бэ гэх юм бол Америкчууд адагдуулсан. Газрын хавар элемент дээр тий ер нь бүдүүлгээр хэлэх банд болсон. За, ковидын үеэр Хятадууд юу амлсан юм бэ гэх юм бол Эрдэнэ шиш буудаа гих мэд шин худалдаж авнаа тэрийг худалдаж авсангүй. Тэ худалдааны тариф дээрээ Трамп яг мэдээж нэг 25-аас 34% тариф цогч чадсан. Гэхдээ Хятадууд бууж өгөөгүй. Хятадууд ерөнхийдөө олон улсын тэ тайзсан дээрээ олон улсын улс төрийн хувьд олон улсын худалдааны тэнцлийн хувьд бол ялчил байгаа. Окей. Америкчуудад аюул учруулж байгаа. Тэгээ Америкчуудад юу алга болсон бэ гэх юм бол томоохон өсвөрг болсон. За. Тэгээд Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол окей. За, Хятадууд та нар тий дэлхийн газ нефтний зах зээлээс тэр чигтээ хараад юм байна. Далайн замаас хараад юм байна. Энэ Арабын хэсгээс Иранаас хараад юм байна. Венесуэлагаас хараад юм байна. Тэгээд Трамп юу хийсэн бэ гэх юм бол ойролцоогоо сарын өмнө Венесуэлагийг булгаад авцсан. Венесуэлагийн хэмт нефтийг Хятадуудад өгөхө болсон. Хятадууд одоо зах зээлийн ханшаа Венесуэлагаас нефтээ худалдаж авч байгаа. За, дараа нь юу хийсэн бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Тэгээд Strait of Hormuz-ыг хаацсан. Ираны нефтийг ерөөхдөө зогсоодсон. Тэгээ энэс хин хохирч байгаа юм бэ гэх юм бол дэлхийн номер 1 газ нефт олборлдог зардаг улс Америкчууд байгаа учраас одоо газ нефтний үн ханш тэнгэр рүү буудаж байгаа Америкчуудын Америкийн компаниуд энэ дээр цүм хийж байгаа.
Америкийн худалдааны тэнцэл тэ тэр алгал нь багасж байгаа. Америкийн хөшүүрэг дөнгөж сая тултал нь нэмэгдсэн. Одоо Ши Жинпингтэй уулзахаараа юу гэж хэлэх юм бэ гэх юм бол за ши хөгшөө. Харж гин үү? Тэ? Чи өөрөө юу гэж бодсон юм? Тэ? Чи ингээд далаагаа эзлэх чадахгүй. Далайн зам биднийх. За тэгээ чиний энэ томоохон колонкууд би зүгээр хаач. За тэгээ өмнө чи газрын хор элемент дээр яалаа. Нэртэн шиш буудаа муудаа чи худалдаж авахгүй мó? Тэгээ манай гахааны маха худалдаж авахгүй мó? Тэгээ Трамп юу гэж хэлэх юм бэ гэх юм бол танай хятадууд манай Америкийн зах зээл рүү тултал юм зарж байгаа. За бид нэр газ нефт үйлдвэрлэдэг. Тэрийг та нар юусэн авахгүй бай. Хямдхан үнээр энэ Венесуэла Иранаас худалдаж авч байгаа. Үгүй ээ. Энэ худалдааны алдгалыг тэ багсаг нэмээд хятад бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондыг худалдаж авахаа болоод зах зээл дээр ингээд зарж байгаа байхгүй юу? Тэгээ Америкчуудад бас юу ихтэй юм бэ гэх юм бол тэр засгийн газрын бондыг зарах хэрэгтэй. Яагаад гэх юм бол үрийг өрөөр төлж байгаа юм чинь тэ өмнө худалдаж авсан үрийг тийм ээ сунх хэрэгтэй байхгүй. За тэгээд Дональд Трамп Ши Жинпингтэй уулзахаараа нэг юм айгу тодорхой. Эцсийн хамгийн том хөгшүүрэг одоохоно хэн дээр байгаа юм бэ гэх юм бол Америкчууд дээр байгаа. За тэгээд энэ шинжилгээ гэх мэтчлэн бүгдийг нь ерөөхдөө хаанаас олж авсан бэ гэх юм бол тий манай судалгааны баг ерөөхдөө ийм тайлбарууд гаргаж байгаа. Үргэлж манай School community-д саяхан 3 тайлан гараа явсан. Одоо өнөөдөр бас дахиад нэг тайлан гарч ирнэ. За тэгээд эднийг ерөөхдөө одоо саяхан монгол хэл рүү орчуулад Хормузын тий Strait of Hormuz-ийн хямрал гэсэн байгаа. Иран улсын стратегийн төлөвлөгөө дэлхийн тий стратегийн симуляц game theory Оросууд юу их юм бэ? Иранчууд юу их юм бэ? Америкчууд юу их юм бэ? Хятад юу хийх магадaltaй юм бэ? Энэ тайлбарууд гарсан байгаа. Та жишээлбэл сонирх юм бол доор линк байгаа idrots.com дээр та энэ 3 тайланыг шууд худалдаж авах боломжтой. Жохон хүлээгээд имэйлээр та руу энэ стратегийн төлөвлөгөө гаргах чинь. За тэгээ энэ стратегиар дамжуулаад тийм ээ өнгөрсөн 7 хоног бид нар ерөөхдөө манай School community аль хэдийн арилжаа хийсэн. Одоо жишээлбэл буудан дээр арилжаа хийсэн, Эрдэнэ шиш дээр арилжаа хийсэн. Тэд нар бүгдээрээ 30-40%, 20% ашигтай явж байгаа. Тэгээ School community гишүүдүүд $44 төлөөд нэг арилжаа хийгээд ашиг олчж байгаа. Та бас тех боломжтой. Эсвэл зүгээр тий долларын хашиг хаашаа явах юм бэ? Дэлхийн эдийн засаг яах юм бэ? За окей. Судалгаа болъё. idrots.com сонирхол үзээрэй. За. Тэгээд энэ 3 тайлам Strait of Hormuz, Иран, Америкийн маргаан, тэгээд дэлхийн геополитик хятад Америк энэ бүгдээрээ багцаад 200 мянгаар таад багцаад худалдаж авах боломжтой шүү. За. Тэгээ Америкчууд одоо юу их магадaltaй юм бэ гэх юм бол та Strait of Hormuz-ыг мэдэх юм бол Иран улс тэр чигтээ нефт, газа юугаар экспортлох юм бэ гэх юм бол карг арлаараа дамжуулаад тий борлуулдаг. Тэгээд Washington Post-д дөнгөж сая юу бичигдсэн юм бэ гэх юм бол Америкчууд одоо энэ карг арл руу дайраад эзлээ авч магадгүй. За энэгээр дамжуулаад юу болох юм бэ гэх юм бол тий Иран улсын тий газ нефтний хамгийн том урсгалыг тэр чигтээ зогсоох боломжтой. За тэгээ энэ дээр энэгээр дамжуулаад амжилт нь хүрэх юм уу үгүй юм уу? Хэн ч одоохоно мэддэхгүй байгаа. Гэхдээ Америкийн ингээд дайныг мөрөөддөг зэвсгийн компаниудаас тий яндаа авдаг улс төрчнөр за Lindsey Graham тултал нь баярлж байна. Сонсцгоо. President Trump is in the process of doing it. They're going to lose and we're going to win. Israel and the United States. Тэд нар ялагдана, бид нар ялнаа. Тэгээ энэ хямрал хамгийн гол нь удах юм бол заяа дэлхийн эдийн засаг нефтний үн ханш та мэдж байгаа бол 2008 он 2007 онд пуужинтсан. Окей. $70-оос $140 хүртэл оргилцэгтээ хүрсэн. За энэ дараа юу болсон бэ гэх юм бол бүх юм үнэтэй болж байгаа хгүй. Эрчим үнэтэй болж байгаа, хүнс илүү үнэтэй болж байгаа, бордоо илүү хүнс үнэтэй болж байгаа, тээвэр илүү үнэтэй болж байгаа, бензин илүү, дизель бүх юм илүү үнэтэй болоод тэгээ 2007-8 онд юу болсон бэ guys? Дэлхийн эдийн засгийн хямрал болсон. Окей. Тийм учраас хөрөнгөний зах зээл бүгдээрээ паникт орсон байгаа хгүй. Тийм учраас ийм 3 томоохон судалгааны тайлан тий Монгол хэл дээр орчуулсан байгаа шүү. За эх 2-7 оны дотор юу болох юм зүгээр харж байгаарай. We're going to blow the hell out of these people. Бүр дил баана гэж энэ бүр яаж ингэж ярьдیں би бөөмөд дипломат хүн ерөөсөө биш юм байна. Хүн чанар гэсэн юм байгаа юм уу? Цаанаа хүмүүс өгч байгаа ойлгохгүй тий бөмбөг дэлбэр гэх юм бол болчлаа гэсэн чөтгөр нүур царайг нь харал та тий. За Иран будаа болж байна. Өөр хин будаа болж байгаа юм бэ гэх юм бол Израиль болж байна. Я Аллах юу
бусад хэвлэл мэдээлэлээр иймэрхүү мэдээлэлүүд юусоо гарахгүй. Тэ? TikTok, дээр чимээгүй. Тэ? Everybody sit. За. Энэ хүмүүс юу гэж байна гэх юм бол тэ энэ дайныг дэмжиж байгаа муслим хүмүүсийг тэр чигтээ устгахыг, Израиль тэр район тэр хэсгийн тэ хамгийн том болох ёстой гэсэн хүмүүс одоо юу гэж байна гэх юм бол тэ бүгд тэр зүхтэж байна. Тэ онгоцон дотор юм стори хийх. Yes, why? Ямар бузар онгоц вэ? Why? What's going on? Энэ баг бас нэг зэвсэг гэсэн үг шүү дээ. Эдгээр одоо аль улс руу яваад тэнд хүмүүсийг бузардуулна, тэнд тэ мөрөдө тоглоом нэвтрүүлнэ, өндөр хүүтэй зээл гарган ломбард гих мэтчлэн янз бүрийн порнны сайт эхлүүлнэ тэ. Тэ. Тэгээд энэ Израиль улсын бузрын экспорт шүү дээ, тэ. Дэлхийн тэргүүлэгч. За тэгээд Нетаньяхуг сонсцгоо. אני דורש מממשלות המערב לעשות את מה שנדרש כדי להילחם באנטישמיות. Бусад улсуудаас би юу шаардж байна гэх юм бол ולתת את הביטחון הדרוש. тэ Израилийн эсрэг тэр антисемитизм, еврейчүүдийн үзэн ядалтыг зогсоо гэж байна. את ההבטחה הדרושה לקהילות היהודיות בעולם. Тэ дэлхийд амьдарч байгаа еврейчүүдийг хамгаал, битгий гүтгэж. וכדאי שיקשיבו לאזהרות שלנו. Тэ миний үгийг хүлээж авсан зүгээр шүү. Сонсохгүй юм бол хогчин шүү. אני דורש מהם פעולה עכשיו. Арга хэмжээ ав. Яг одоо. За тэгээ хэдүүлээ еврейчүүдтэй эвтэй бай тийм ээ. Яг гэх юм бол хохирч магадгүй бид нэр Нетаньяхугийн үгэнд орох хэвээр. Тэ тэр арабын тэр хэсэг бүх улсууд ингээ бөмбөгдөж ин хэдэн зуун мянган хүмүүсийг алсан Газад тэ хэдэн сая хүмүүс гэр оронгоо болсон. Тэрийг ерөөсө шүмжилж болохгүй. Тэрийг шүмжлээд эхлэх юм бол бид нар антисемит болно гэсэн үг. Еврейчүүдийн эсрэг дуурж ирэхгүй бид нар тэгээд дуурах юм бол хогчин шүү гинэ. За өршөө. וביחס למה שנעשה בהמשך באיראן. За. Одоо бид нэр Иранд юу хийх юм бэ? Бид нар буужхгүй юм бол. יש לנו תוכנית סדורה עם הרבה הפתעות. Бид нар төлөвөө байгаа. Маш олон сюрпризтэй. לערער את המשטר, לאפשר שינוי. За. Тэгээ Ираны засгийн газрыг тогтворгүй болгон унгаан. Тэ? יש לנו עוד הרבה מטרות ולא אפרט אותן כאן. За тэгээд бид нэр өшөө олон газрыг бөмбөгтнө. Тэгээд юу үсэж байгаа юм бэ гэх юм бол зөвхөн Газаг харчих те. Газа зүгээр байхгүй те. Байхгүй болсон. Зүгээр шор болсон. Тэ? אבל לפעילי משמרות המהפכה, אלה שרודים בעם האיראני ברחובות, אומר לכם רק זאת. За тэгээд Ираны цэргийн албахан те Иран ард түмнийг доромжилж байгаа, боож байгаа хүмүүс би хандаж нэг юм хэлье. גם אתם על הכוונת. Та нарыг харж байгаа шүү. מי שיניח את נשקו, לא יאונה לו כל רע. מי שלא יעשה זאת, דמו בראשו. ולעם האיראני אני אומר, אני מדבר איתכם, Тэгээд Иран ард түмдөө хандаж хэлэхэд те та нар бууж өгөхгүй бол хогчин шүү. עבורכם כבר עשרות שנים. רגע האמת מתקרב. כי איננו מבקשים לחלק את איראן. אנחנו מבקשים За бид нэр Ираныг те эвдэлмээргүй байна, хуваамааргүй байна, хугалмааргүй байна. Бид нэр Ираныг чөлөөлмөр байна. Бид нэр Газаг сүнөмөргүй байна. Бид нэр Газаг хуваамааргүй байна. Бид нэр Газаг чөлөөлмөр байна. Гэж бас хэлчихсэн. Бид нэр Лебаноныг бас чөлөөлмөр байна. Хуваамааргүй байна, хугалмааргүй байна, эвдмээргүй байна. Бас хэлчихсэн. לשחרר את איראן, לשחרר אותה מעול העריצות ולחיות עמה בשלום. Тэгээ Иранчуудын хувьд бол юу ашигтай юм бэ гэх юм бол Лебанон бутарсан байвал ашигтай иргэдийн дайн, тэ? Syria иргэдийн дайн байхад Израиль бас ашигтай. Иран бас бутарсан, тэ? Иргэдийн дайн хоорондоо алдцдаг нь Израиль бас ашигтай. Сауди Арабийн хувьд ч тийм, Катарын хувьд ч тийм Израильчууд юу хүсэж байгаа юм бэ гэх юм амар ойлгомжтой. אבל בסופו של יום, השחרור מעול העריצות, השחרור הזה יהיה תלוי בכם. Тэгээд та хэдийн эрхчлөө та хэдээс хамаарна шүү. Өөрийнхөө засгийн газрыг нураагаарай. Тэгээд бид нэр хуваагаад хооронд нь маргалдуулаад зэвсгээр нийлүүлээд мөнхийн иргэдийн дайн бий болгоно гэж хэлээгүү. Гэхдээ төлөвөө аягүй тодорхой. Гэхдээ Беньямин Нетаньяхугийн цаана байгаа Израильчууд бас бухимдаж эхэлж байгаа. Тэ. Одоо ингээд Twitter ингээд харах юм бол тэ ийм шүн би тэ анх удаа мэдэрч байна. Одоо баахан бөмбөг тесэрч байгаа.
Тэ 10 цагт, 12 цагт, 5 цагт, 6 цагт тэ бөмбөгдөж ин бид нарыг. Тэ би унтаж чадсангүй. Би одоо өглөө яаж ажиллаа явах юм бэ? Гэх мэтчлэн тэ. Одоо хэвлэл мэдээллийн бидний тухай юу ч бичихгүй байна, ярихгүй байна, видео гарахгүй байна. Энэ Tel Aviv дээр болж байгаа юм та нар мэдэхгүй байгаа хаа бид нар ингээд тултал бөмбөгдүүлж байна. Бид нар яг хаана ялж байгаа юм бэ? Тэгээ энэ хизээ дуусах юм бэ? Тэгэл ер нь бол гашуун амтыг амсчихлаа. Өөр хин гашуун амт амсж байгаа юм бэ гэх юм бол германчууд Европын эдийн засаг евро буурж байна. Европт байгаа нүрсний ханш тэнгэр рүү буужиндаж байгаа. Европын хүнсний бүтээгдэхүүний үн ханш дээшээ буужиндаж байгаа. Тэгээ Орос Украины дайн эхлэлтэй би бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол Германы эдийн засаг бай. Германы эдийн засаг хог болцсон. Европ бол одоо дампуурлын одоо эхлэл нь тавигдчихлаа. Эрчим хүч гэх мэт зөндөө ярьсан. За дахиад эрчим хүчний шок гарч ийн. Тэгээ харж байгаа юм бол Герман улсын импорт за өнгөрсөн 40 жилийн хугацаанд анх удаа илүү их юм импортлж байгаа, экспортлсносоо илүү. Окей. Энэ аимшигтай. Яг гэх юм бол Германы эдийн засаг юу юм бэ гэх юм бол үйлдвэрлэл экспорт гэхгүй. Тэр нь байхгүй болчих. Та харж байгаа бол экспорт нь буурч байна. За тэгээд эрчим хүч ихээр ашигладаг хүнд аж үйлдвэрлэлийн индекс та харж байгаа бол 2019 он тий гайгүй байсан. Ковидээр жоохон унсан буцаагаад үс явсан. За тэгээ Орос Украины дайн дөнгөж эхлэхдээ ерөөхдөө хямраад эхэлсэн. Тэгээ 2026 он хүртэл хүнд аж үйлдвэрлэл заяа. Тэ 15%-аар агшсан. Буцаагаад ирэхгүй. Одоо нэмээд энэ эрчим хүчний кризис болж байгаа. Одоо тултал нүүрс олборлож байна л да. Яагаад гэх юм бол тэ та харж байгаа юм бол энэ 1965 оноос хойш германчууд тэ цөмийн цахилгаан станц тэ сүүлдээ 160 тераватт жилд үйлдвэрлэдэг байсан бол одоо байхгүй 0 болцсон. Тэ амиа хорлсон. За тэгээ энэ чартыг та мэдж байгаа хаа. Үнэтэй эрчим хүчтэй баян орн гэж байхгүй. Бүгдээрээ ерөөхдөө яг энэ зураасаар явдаг. Тэгээ үнэтэй эрчим хүч эсвэл эрчим хүчгүй улс ямар төрлийн улс юм бэ гэх юм бол ядуу улс. Окей. Тэгээд Герман яг иш явж байгаа. Өөр гац гаргалгаа ерөөсөө байхгүй. Тэгээ энэ нийтдээ бичлэг олсон Дональд Трамп Benjamin Netanyahu-тай хамт квиз тоглоом тоглож байна. Харах уу? Харцгаая те. Okay, let's go. Нобелийн их тайвны шагнал хожихын тулд та юу хийх ёстой вэ? А. Ираныг бөмбөгдөх. Венесуэлагаас булаагаад авах. Яг гэх юм бол өмнөх их тайвны шагналыг Венесуэлагаас гаралтай бүсгүй хожсон шүү дээ. С. Тэ? Их тайвны төлөө зүтгэх. Эсвэл Норвег улсын ерөнхийлөгч рүү уцаар залгах. It's definitely not D. I called the president of Norway, it didn't work, and it's not B. Тэ D бол биш ээ. Тэ яг гэх юм бол би Норвег улсын ерөнхийлөгч рүү залгаж үзсэн надаа өгөөгүй. Took it from Venezuela, but that's not the point. So it's probably A or C. I'm not. За тийм Б бол биш ээ. Би Венесуэлагийг одоо булаагаад авцсан тий. А эсвэл C баха. Sure. You can take a joker. Энэ хаан хэм байгаа юм бэ тий. JD Vance, Marco Rubio, Friedrich Merz and fun. Call Bibi. За би лөө залгая. Биби надад туслах хаа. Биби хин бэ юм бол Benjamin Netanyahu баггүй. Very smart guy. Bibi knows this. Тэгээ Биби бол амар ухаантай. Биби энийг мэднэ. All right, let's call Bibi. Putin, Kim Jong-un, Lavrov. Hello. Bibi, how do you get the Nobel Peace Prize? За Биби их тайвны тэ Нобелийн их тайвны шагналтай яаж хүртэх вэ? Strike Iran or А. Ираныг бөмбөгдөх. C. Work for peace. Эсвэл C. Их тайвны төлөө зүтгэх. Та юу гэж бодож байна? Биби ямар хариу өгөх вэ? Strike Iran. Strike Iran. Ираныг бөмбөгдөх. Тэргээр дамжуулаад их тайвны Нобель шагналтай олно. Are you sure, Bibi? Чи итгэлтэй байна уу? 100%. 100%. Эсвэл утсын тасалж байгаа гэсэн тийм. Final answer A. Strike Iran. Эцсийн хариулт Ираныг бөмбөгдөх. Okay. Тэгээд нэг сонирхолтой юм бэ гэх юм бол дараа жил одоо энэ жил заяа. Дональд Трамп Нобелийн их тайвны шагнал хожих байсан баха. Тэ? Олон төрлийн дайныг зогсоосон шүү дээ. Маргаан заргаан. Одоо байхгүй. Тэгээд нэг сонирхолтой зарим хүмүүс юу ярьж байна гэх юм бол Трамп тэр их тайвны шагналыг хожоогүй учраас одоо боронгодож байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм бодоо үзсэн юу. Жигнэсээ Норвегийнхэн тэ Швед улсынхан тэ энэ Нобелийн шагналыг Трамп өгсөн юм бол Ираныг бөмбөгдөх байсан үгүй юу? Ирэлцээтэй тэ.